Танаа хүү арай дэндчихээн. Эмээгийнхаа зааж өгсөн хүнтэй гэрлэхгүй ижиж харин хамаагүй ханаас чи мэдгүй нэг юм ихтэй дагуулж идэх хий. Чи одоо ихний юм бол юм хийж болтгүй юм уу? Адилтайхан шиг бэртэй болохгүй манай удан содроо юу болох юм болж байна? Энэ ээжийг ирэхээс өмнө бушиг хөөж явуулаач. Тавч байхгүй. Манайхан гэртээ тавч өмсдөг юм аа. Тэг хөл үцгээ явт юм уу? Энэ пакет шалж бүйтэн хөлнөөсөө дараад нуруу өгдөг өвдөн штий. Юу ээ? Түнгэж орж ирчээд энэ орил чарлаад байгааг нь сонсож гин үү? Анх удаа ирж байгаа хүн ийм байд юм уу? Олигтойхон шиг шир хүн шиг байгаа чи. За. Сайн байцгаана уу? Сайн. Сайн байцгаана уу? Хөө. Таны ярьс чи ямар гоё юм бэ? 36 настай гэвэл барахгүй итгэхээр байна штий. Та анаком хэрэглэдэг үү? Үгүй. Анаком биш штий. Хүчлээний эсрэг арсыг нөхөн төлжүүлдэг маш сайн орс найрлагуудаар дүүрэн байдаг. ТВ центелар, ретинал, бакучол гээд хүчлээний эсрэг хамгийн сайн орс найрлагуудыг өөртөө шингээсэн болохоор таны арс дандаа юм залуугаараа гоё гэрэлцэн байдаг бах тий. Би таацсан уу? Хоёулаа хамт дэлгүүр эсвэл ихч дүүс гэж андуурхаар юм байна да. Миний дүү юу яриад байна? Хөөе. Энэ хүн чи манай ээж. Ээж. Тэр хүн хий. Аавал ихч. Том ихч гэж дууд. Та ч гэсэн 50 настай гэхэд бараг тэгж харагдахгүй үнэхээр залуугаар харагдчихэ. What? Юу гэнэ? Юу гэсэн бэ чи сая? Энэ ориглын авах ихч. Надаас дөрөв ихч. Уучлаарай ихч. Та гэхдээ үнэхээр сайхан сэтгэлтэй, сайхан энергитэй хүн байна. Та надад уурлах үстэй. Хоёулаа нэг уулзах уу? Чи арай магтлаа гэд хүлээн зөвшөөрөх гээд байгаа юм биш үү? Үгүй ээ. Та санаа зовлтгүй ихч. Би өөрөө зохицуулж байна. Та хоёр ишээ дагаа явдаа. За. Хөөе. Чи хүний арга ямиг олохтой их сайн юм аа. Чи нөгөө өмнө нэг асуудалд орж исэн гэдсэн бас нэг иймэрхүү аргаар оо тий. Чи юугээ хүн гүтгээд байгаа юм бэ? Манай хөдөөний хүмүүс байна штэ. Таал нутагшгээ шулуун шудраг, зүрх сэтгэлээ дэлгээд ярьдаг хүмүүс байдгийн. Зэлтэй. Хөдөөний хөөсөн мандуу.